болгоороо би та нарт хүүгийнхээ машины судлыг танилцуулнаа. Би хүүдээ болохоор машины судал захиалсан. Тэгээд Европт ирэн бол бүх хүүхэд заавалчгүй машины судал дээр явдаг байх ёстой. Тэгээд машины судал дээр суугаагүй болон суудлын бүс зүгөөгүй тохиолдолд ирэн бол маш өндөр торгуултай жолооны хасах хүртэл үйлдэл гаргадаг. Энэ бол ястай анхаарах ёстой зүйл лээ. Тэгээд би болохоор хүүхэдтэй энэ удаа машины судал авахтаа ерөн бол 40-150 см буюу төрсөн цагаас нь ахуулаад 12 нас хүртэл хэрэглэхээр машины судал захиалсан. Чех тэр нь бол 14 нас хүртэл машины судал дээр суух ёстой гэж үздэг. Гэхдээ өндөр нь хэрэг өндөр хүүхд нөгөө хитрхийн өндөр болтон бол манай хүүхд одоо 12 настай мөртлөө 165 см. Тэгэхээр ийм болчих юм бол машины судал дээр суух хэрэггүй. Өндрийн хэмжээг бас заасан байдаг. Тий. Одоо тэгээд би та нартай ямар машины судал сонгосон бэ гэдгийг харуулнаа. Энэ машины судлыг сонгосон шалтгаан маш олон талын шалтгаантай. Энэ болохоор бүрэн машин руугаа холбогдож ордог байгаа. Доороос суурьтай машины судал гэсэн. Бүрэн холбогдож орно. Дээрээс нь энэ дөрвөн зураас буюу энэ болохоор 360 градус эргэдэг. 360 градус зэрэг гэсэн үг. Нэг 360 градус зэрэг нь хоёрт одоо энд ингээд заавар тохиргоонууд нь байна зэ. 360 градус зэрэг нь тэгээд дээрэс нь өөрөө бас автомат дуутай суудлын бүс суларсан хүүхдийн машины судал хөндөрсөн тохиолдолд өөрөө анхааруулгын дуут тохиотой. Анхааруулгын дуут тохиог нь ажилуулахын тулд энд зай хийгээд тэгээд асаах болон унтраах төвчлөрийг дарнаа. Асаах төвчлөрийг хүүхдийг машиндаа суусан тохиолдолд асаах төвчлөрийг дарж хэрэглэнэ. Тэгээд та нар гайхаж байгаа хэлтэй энэ суудлыг яаж хүүхэд том болтол хэрэглэх вэ гэж бодож байгаа бол энэ машины судал нь өөрөө ингээд дээшгээ босчдөг. Тэгээд хүүхэд хэрвээ одоо 4-5 наснаас дээш том болчих юм бол энэ уртлын том зөөлгөвчин судлыг ингээд авчиж болно. Энэ болохоор цаанд дээрээ наацсан багс энийг аваад энэ хөөрхөн гар марыг ингээд авчиж болно гэсэн үг шүү дээ. Энийг ингэж аваад тэгээд хүүхд ингээд сунаа гэсэн үг. Энийг аваад тэгээд хүүхдийг энэ артлынхаа энэн дээрээ суна гэсэн үг. Ийм давхар хамгаалалтай. Одоо энэ нөгөө машины судлууд чинь хүүхдэд маш гоё уян тухтай хол замд явхад хүүхдэд айгүй даацтай байх төрлөөр би машины судлыг ингэж сонгосон байхгүй. Энэ удаа хамгаалалт нь бас маш чухал. Тэ мэдээж хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах журмаас хараад тэгээд энэ болохоор сонгосон дараагийн шалтгаан бол энэ болохоор Европын олон улсын маш олон сертификаттай тэгээд эцэг эхчүүдийн хайртай зүйл юм билээ. За надад ингээд ирсэн сертификатууд нь гэх юм бол нэг сертификат, хоёр сертификат, чанарын баталгааны сертификат, ном нь бол үнэн гоё хаар. За энэ ингээд 3 дахь сертификат нь гэдэг ингээд 3 төрлийн сертификат дагалдаж ирсэн. Тэгээ дээрэс өнгө үзэмж маш гоёгоос эрэгтэй хүмүүс тарсан. Өнгө үзэмж бол үнэн гоё, cool байгаа зү. Тэгээд ном нь бас айгүй хөөрхөн. Өнгөд одоо инглээ гэхэд одоо энэ доотлынхын төмөр нь ийшээ ингэ салж аваад машин руугаа шууд холбогдчихно. За машин явж байгаа тохиолдолд 360 эргүүлэх хориотой 360 суурин дээрээ эргэнэ. Тэгээд хамгаалтуудыг ингэж хийн. Тэгээд энэ болохоор одоо би нөгөө дуу тохиолдолтой гэдэг ааштай дуу тохиолдолтой хэсэг нь болохоор энэ дээр байгаа байхгүй. Дуу тохиолдол нь асаачна. On off гэд on дээр хүүхд машин сууж явж байгаа тохиолдолд асаагаад тэгээд явж явах үедээ ямар нэгэн байдлаар бүсээ буруу бүсэлсэн ч юм уу машинаас суудлнаас бүс нь хөндөрсөн тохиолдолд аюултай санагдсан үед автоматар дуун дуурнаа гэж байгаа. Маш кул байгаа зү. Ийм хөөрхөн. Энийг би болохоор 360 эргүүлж ер нь чадахгүй л байгаа юм л да. Манай нөхөр л амар гоё 360. За би ч гэсэн ингээд хагас хэвтүүлж үзье зөө. Хагас хэвтүүлж үзнэ. За хагас хэвтүүлж үзье. Манай нөхөр танаас 360 градус эргэдэг машины судлаа 360 градус суураар нь эргүүлж үзүүлж ийн харж байна. Доор юм тохиргоотой ингээд бүрийн эргэдэг. Тэгээд нэрээ хөөхөд суухад юм зориулттай. Тэгэд хойшоогоо бас хөвтдөг. Одоо хүүгээ болохоор яаж хөвтүүлээ суулгах вүлээ?
За ингэж хэвтүүлээ суулгаад ингэн. Тэгээд том болох юм бол дээш нь сунгаад хажуу талаар нь харуулдаарай. За хажуу талаар нь харуулахаар ингэж дээрээсээ харагдахаар энэ ардаа машин судлах хүүхдэд амар хөөрхөн багт бүрэн хамгаалттай ийм хөөрхөн машин судлал. Тэгээд дээрээс нь суудал надаа ийм хөөрхөн гартай бүүл энүүгээрээ ингээд хонкоо хүүхдэд зөвхөж бүүлдэг юм шиг үлээ. Ингээл гой бүүлээл машин дотор. Одоо ингээд машин дотор ийм гой 5 тухтай явахараасаа манай хүү та нар ч гэсэн машины судал сонгох юм бол хүүхдтэй маш 5 тухтай ийм машины судлуудыг сонгоорой. Доотлын суурь мөрн бүрэн оруулгатай. Нарда хөөрхөн бас манай охин бас дундуур нь орж иргээл эндээс ийм хөөрхөн машины судалтай болсон.